Үзэгч та бүхэнд хөтөлбөр эдийн засгийн мэдээгээр хүрэх гэж байна. За санхүүгийн зохицуулах хорооны ээлжид хуралдаа өчигдөр болсон байна. За тухайн хурлаар банкус санхүүгийн байгууллагын байгууллагаас олгож байгаа хэрэглээний зээл дээр бас тодорхой хэмжээний өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ цалингийн орлогоос гадна бусад орлогыг яг энэ үр орлогын харьцаа тогтоохтой бол хамааруулж тооцно гэж байгаа нь. Харин хэрэглээний зээлд бол амжиргааны түвшингээс доод дүнгээр авсан зээлийг бол оруулахгүй, мөн дээрээс нь сургалтын бүх төрлийн зээл хамаарахгүй байхаар тусгасан байна. Иргэн банкус санхүүгийн байгууллагаас зээл хэрэглээний зээл авах тохиолдолд тухайн иргэний татвар тавьсны дараах орлого дээр нэмэх нь тухайн иргэний өөрийн олж байгаа үйл ажиллагаанаас олж байгаа орлогын тогтмол орлогыг нь тооцож үзэхээр гэж оруулсан байгаа. Сургалтын төлбөр дээр бол зөвхөн оюутны ихтэй сургуулиудын сургалтын төлбөр биш, боловсролын салбарын бүх сургалтын төлбөрт авах тохиолдолд үр орлогын харьцаа тооцох байгаар шийдвэрлсэн байгаа. За дөрөвдүгээрт нь бол жирэмсний амлалттай иргэний хувьд бол ажилд орсон тохиолдолд ажиллаад 1-2 ч юм уу 2 сарын дараа зээл авах тохиолдолд орлогын тооцохдоо өмнө ажиллаж ирсэн 6 сар ажилласан хугацаагаар нь бол орлогын тооцохоор ийм өөрчлөлтүүд орсон байгаа. Үзэгч та бүхэнд үндэсний статистикийн орооноос авсан зээлийн үлдэгдлийн жилийн өөрчлөлтийн мэдээллийг харуулах гэж байна. За энэ дунд бол чанаргүй зээлийн хэмжээ бол ерөөхдөө буурсаар ага үзүүлэлттэй харагдаж байна. За гисэн идэж гисэн нөгөө талдаа бол яг энэ иргэдийн хэрэглээний зээлийн хэмжээ бол өссөөр байгаа юм. Жишээлх юм бол аж ахуйн нэгж байгууллага иргэдэд олгосон нийт зээлийн өргөн үлдэгдэл бол 2025 оны 4-р сарын эцэст 39.8 их 80 төгрөгт хүрсэн байна. Харин үүний 60.1% нь л иргэдийн хэрэглээний зээл байна гэсэн ийм мэдээлэл байгаа. Ерөнхийдөө жилийн өөрчлөлтийг та бүхэн харж байна. Ерөнхийдөө иргэдийн хэрэглээний зээл бол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа өсөлт харагдаж байна. Тэгэхээр эндээс юу харж болох вэ гэхээр иргэд бол тэр дундаа энэ хэрэглээний зээл, хэрэглээний зээлийг ихэвчлэн банкус санхүүгийн байгууллагаас авах нь түгээмэл байгаа юм. Аливаа банк болон банкус санхүүгийн байгууллагаас зээл аваад өмнө нь бол тодорхой хэмжээгээр чанаргүй зээлдэгч болчихсон бол 6 хүртэлх жилийн хугацаанд бол чанаргүй зээлдэгчийн мэдээлэл нь бол хадгалагдгаа гэсэн ийм мэдээлэл байсан. Тэгвэл үүнийг бол байхгүй болгосон товчоор хэлэх юм бол харж хасаалт гэж байхгүй болгож байна гэдгийг бол бас хууль санаачлагч онцолсон. Ингээд тухайн хууль бол батлагдаад байгаа юм. Хуулийн төслөөр зээлжих чадварыг тогтоох нэгдсэн онооны аргачлал Журам Батгай шин зохицуул тусгч зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд 6 жилээр тусах зохицуултыг 6 хүртэлх жилээр өөрчилсөн. Иргэд аж ахуйн нэгжүүдэд банк санхүүгийн салбараас хүртэх өгөөж нэмэгдснээр бодит эдийн засгтаа тэтгэх суур нөхцөлийг бүрдүүлнэ гэж ойлгож байна. Гэхдээ нөгөө талдаа харахад бол яг энэ эдийн засгийн хувьд бол Монгол Улсын эдийн засаг саарсан энэ цаг үед бол иргэд аль болох зээлээс татгалзах зүйтэй гэдгийг эдийн засагчид сануулж байна. Зээл гэдэг нь бүтээгдэхүүн маань өөрөө бол зөв ашиглах юм бол боломжийг буруу ашиглах юм бол үрийн дамтыг оруулаад идэг. Энд тэмч учраас зээл авахаас өмнө маш сайн бодож тооцож хийж авах нь зүйтэй. Мэдээж хүний амьдралд орлого зарлах ингээд зөрөө гаргалаар л мэдээж зээл авч байгаа л та. Гэхдээ би энэ зээлийг авснаар ирээдүйд яаж төлөх үү? Надад энэ боломжийг олж өгнө гэж л бодох хэрэгтэй л дээ. Энэ мэтчлэнгээр бол тухайн зээлдэгчийн зээлийн мэдээллийн санд орж байгаа мэдээллийг нь бол өмнө нь оноожуулдаггүй байсан бол одооноос оноожуулж эхэлсэн байна. Мөн дээрээс нь тухайн зээлдэгчид зээл олгохдоо банкус санхүүгийн байгууллагууд бол үр орлогын харьцаан дээр нь тооцоол хийхдээ бас цалингаас бусад орлогыг нь тооцоолж үзэх гэх мэтчлэн ийм өөрчлөлтүүд орсон байна.